За сайн байцгаана. Өнөөдөр бүгдээрээ бидний сайн мэддгээр to be буюу he she-ийн хэрэглээний талаар авч үзэх болно. За he she гэдэг маань та бүхэн бүгд бага сургууль, дунд сургуультай үзсэн мэдж байгаа. За he гэдэг бол тэр эрэгтэй. Одоо эр хөстэй юм дээр тийм ээ. She гэдэг нь эмэгтэй. It гэдэг нь амьгүй зүйл дээр гол төлөв болгож хэрэглэгддэг. За I гэдгийг бол би I би. За бигийн араас шууд I-ийн араас M залгаад энийг тавчилахдаа I зоос татаад M гээд M алга болчихдог. За тавчил бичгтээ шууд I am би бол. За he, she, it. Ти араас заавалч is авдаг тийм ээ. He-гийн араас is авахлаараа he is. За тавчилахдаа энэ дээрээ зоос тавиад шууд is, he is. За she is. Тэр эмэгтэй бол тавчилахдаа she is. She is. За it is. Энэ бол it is. За тавчилахдаа it's. It's. За тавчилахдаа тийм болж байна. We, you, they дээр болохоор are авдаг тийм ээ. We болохоор бид нар, you та нар, чи та. За they гэхээр тэд нар гэсэн утгатай болно. За энэ дээр бас мөн хураагдаад we are бид бол бид нар, you are та нар, чи та, they are. За тэд нар гэдэг. Шууд ингэж хураагдаад товчхон ингэж хэрэглэгддэг байна. За ингэж түрүү бичиж явсан юм аа. За хэл болохоор нэмэх асах гэдэг ийм гурван гол ийм хэлбэр хуваагдаад байгаа шүү дээ тийм ээ. За нэмэх гэдэг нь болохоор жишээлх юм бол хүүрээс өгүүлбэр. Жишээлбэл she is a teacher. За тийм ихтэй бол багш гэдэг бол зөвхөн хүүрэнж ярьж байгаа буюу жирийн баталсан ийм хэлбэр бидний хэлж байгаа одоо тийм үйлдвэрүүдийг хэлж байгаа. За хасах гэдэг нь болохоор өгөөсгсөн буюу тэр эмэгтэй багш биш ээ ч юм уу тийм. Тэр эмэгтэй бол тийм биш, ийм биш гэсэн ийм өгүүлбэрүүд болохоор өгөөсгсөн хэлбэрээр ийм хасах гэж тэмдэглээд явж байгаа. За асуух гэдэг маань бол ойлгомжтой. Та багш уу ч юм уу гэж асуусан өгүүлбэрүүдийг за нэг нэмэх асуух гэсэн ийм гурван хэлбэр байдаг гэж ойлгочих ёо. За түрүүний би бол гэдэг чинь I am гэдэг товчлогтороо ийм болсон дээр. За одоо хасах хэлбэр буюу өгөөсгсөн хэлбэр дээрээ би бол тийм биш ээ. За ингээд he is, she is гэдэг бол бас за he is not. He is not. За мөн she is not. It is not. За энэ бол тавчлахаараа түрүү энэ бол бүгдээрээ авсан тийм ээ. I'm not. Би бол тийм биш ээ. За he, she, it дээр болохоор isn't гэдэг энэ дээр хураагдчихад байгаа тийм ээ. He isn't, she isn't, it isn't гэх. За we, you, are дээр болохоор we, you, they дээр болохоор aren't. За бид нар тийм биш. Бид нар ийм биш ээ гэв. Шууд ингээд хураагаад тавьчихдаг байгаа. За нэлчээр болж ирээ та. За бид нар ингээд үгсээр he she буюу тэр ихтэй тэр эмэгтэй амьгүй зүйл дээр болвол за энэ бол нэмэх хэлбэр тийм. Энэ бол хасах хэлбэр яаж хэрэглэхийг шууд үзлээ. За нэг ингэж айлгаачих. За одоо шууд үргэлжлүүлээд асах хэлбэр рүү яваа. Тавтаад явъя та. За асах хэлбэр гэхээр асах үг нь бол урдаа ордог байгаа тийм ээ.
бол саяныхаа асуух өгнүүдээ л урд нь тавьчих гэсэн. Нэг их тэгж ойлгоод төвхтэй юм болохгүй хамаахан байдаг. За түрүү хэлээд юу боллаа? За асуух өгнүүд гэдэг маань бол am, are, is гэсэн юм асуух өгнүүд байгаа шүү дээ, тийм ээ. За. Энд дээр бол шууд энийг нэмээд явж байна. Am I a student? За. Би сурагч. Би оюутан нөө. Асуухдаа бол заавал I am гэж түрүү хэлсэн тийм ээ. Тэр шууд асуух үг нь урдаа ороод am I болж байна. За түрүү you, they, we дээр болоод are-ыг ашиглаж ирсэн. Шууд асуух үг are нь урдаа орж байна тийм ээ. Тэнгүүдээ шууд төлөвний нэрээ аваад are you footballer? Footballer гэхээр хөл бөмбөгч нөө асууж юм нэ. За. Are we Mongolians? За бид нар монголчууд уу гэх юм ингээд асуух үг нь шууд урдаа ороод явж байна. За am, are, is бол асуух үг ээ. Is this bag heavy? За heavy гэдэг маань хүн гэсэн үг тийм ээ. За is this bag heavy? This bag энэ цүнх энэ хүндөө гэдэг асуух үг нь шууд урдаа орж байна. За ямархаа нэг их толгойг таах юм байхгүй байх гэж бодож байна. За та бүхэн цаана дэвтэр дээр тэмдэглэж аваад яваарэ. За асуух өгнүүд нь урдаа ороод хоньоос нь төлөөний нэр аваад за тэгээд шууд нэр үг авсан ч болж юм. Тэгээ ер нь бол нэр үг л голдол байх юм. За тэгээд энэ хайлаад. За хэд жишээ аваад бүгдээ хамт ажиллаад явъя. За жишээг бол ингээд дөрвөлжмөр тэмдэглэж байгаа. I am cold. Cold гэдэг чинь хүүтэн даарах гэсэн утгатай тийм. I am cold. За би даараад байна. Can you close the window please? Can you close the window please? За close гэдэг маань хаах. The window гэхээр энэ өрөөнд харагдаж байгаа цонх гэсэн утгатай болж ирж байна. За can you please? Can you гэдэг үглэг аваад да гэж жаад шууд please гэх юм бол та тэгээд өгөхгүй юу? Ингээд өгөхгүй юу? Түүний гоё ээлдгээр тэр хүнд гоё ээлдгээр ингээд хүсэж байгаа тийм ээ. Ямар нэг юм хэлхийг хүсэж байгаа тохиолдолд ингэж хэлдэг. За I am гэдэг энэ дээр шууд тусал аваад I am. За жишээ 2. Steve is ill. За Steve гэдэг чинь мэдээж ихтэй хүн байна тийм ээ. Ill гэхээр энэ өвчтэй байх. Өвдсөн гэсэн утгатай болж байна. Steve өвчтэй байгаа. He is in bed. He is тэр бол орондоо хөвтөж байгаа. Тэр бол биеийн таруу орон дотор байгаа. За хийж хэрэгтэй.
дараагийн жишээ. My brother is afraid of dogs. Afraid of гэдэг маань бол айх гэсэн. Ямар нэг юмнаас айдаг is afraid of dogs. За нохоонуудаас айдаг тийм ээ. Миний ах нохооноос айдаг. My brother is afraid of spiders гэж болно шүү тийм ээ. Миний ах арднаас айдаг. Ингээд хоошоо үргэлжлээд нэг өмнөдийн цолоо тавиад байж болно. It's 10 o'clock. Энд дээр юу гэж ааш юм бэ? It's 10 o'clock. За цаган дээр бол итгэж авдаг тийм ээ. Одоо 10 цаг болж штий. 10 цаг бол байна. It's 10 o'clock. Энд дээр бол тавга хувиргаад шууд o'clock-ийг залгаад тэдэн цаг болж байна. Яг одоо тэд цаг болж байна гэж хэлж байгаа. You are late again. You are late. Та хоцорсон байна. Again дахиад. Чи дахиад хоцорчлоо. Та дахиад хоцорчлоо. дахиад нэг хэдэн жишээ авчи. Anne and I are good friends. Good гэж сайн тийм ээ. Friends найзууд. За and бид хоёр гэж юм ээ. Anne and I are. Anne бид хоёр. Anne and I are good friends. Сайн найзууд. Яа энэ таад нэг жижиг юм бичсэн. Your keys. Your гэдэг чинь таны шүү дээ тийм ээ. Таны. Танд харьяалагдаж байгаа таны. Your keys are on the table. Би артиклийг нөгөө нэг ярилцж байгаа. Надтай ярьж байгаа хүмүүс харж байгаа мэдж байгаа зүйл рүүгээ би артиклийг аваад байгаа тийм ээ. Тэрийг бас ойлгоод аваарай. За энэ үйлдвэрийг болох нь таны түлхүүрүүд байна тийм ээ. Plural noun. Таны түлхүүрүүд on the table. On гэдэг чинь дээр. The table гэх. За тэр шинэн дээр таны түлхүүрүүд байна. Tom isn't interested in politics. Politics гэдэг чинь үйлс төр тийм ээ. Politics. He is interested in music. За юу гэж Tom interested in гэдэг нь тийм юм сонирхолтой, ийм юм сонирхолтой гэсэн үг байна. За Tom бол politics улс төр байна тийм. Улс төрд сонирхолгүй. He is за тэр ихтэй сонирхолтой юм нь хөгжмөө. Тэр бол хөгжмийг сонирхдгоо гэсэн. Ийм өгүүлбэр боллоо. За та бүхэн бүгд бичээд тэмдэглээд аваарай. Ер нь тухайн хэлээр ярьж сурахын тулд маш их унших шаардлагатай байдаг тийм ээ. Тодорхой хэмжээнд уншаад сонсоод ингээд ирсний дараа хүний тарихд бол ингээд
овоо хэмжээний үг хуримтлагдаад тэр нэг ингээд толгойд тогтоод ирэхээр гинтгэл нэг өдөр хүн ингээд яриад эхэлдэг ба. Энэ гадаад хэл заах үйл явцыг болохоор бага насны хүүхэд яаж хэлд орохтой ингээд адилтгаж үздэг юм байлээ. За. I'm cold. Can you close the window please? Би дараад байна. Та тэр цонхыг хаагаад өгнө үү? Хаагаад өгөөч. Steve is ill. За, Steve өвчтэй байгаа. He is in bed. Тэр орон дотроо байна. За, тэр орон дотроо байна. Бүр хэвтэрт орсон тийм ээ. Тийм байна. My brother is afraid of dogs. За, afraid of гэдэг нь ямар нэг юмнаас айхыг хэлж байна. Dogs, нохойнууд. Spiders. Аалзнаас айдаг тийм ээ. Нохойноос айдаг. Миний ах нохойноос айдаг, аалзнаас айдаг. It's 10 o'clock. Одоо 10 цаг болж байна. You are late again. Чи дахиад л хоцорчлоо. Anne and I are good friends. Бид хоёр сайн найзууд. Your keys are on the table. За, таны төлхөөрүүд тэр ширээн дээр байна. Tom isn't interested in politics. За, Том улс төрд сонирхолгүй тийм ээ. Interested in music, interested in arts, interested in юу гэдэг нь те. Хонь нь ингээд шууд нэр үгээ заалгачих нь ийм юм сонирхолтой гэдгийг илэрхийлдэг. He is interested in music. Тэр хөгжимд дуртай. За, таад нэг хэдэн жишээ бичээд яа та. Тэрс найрлаж яаж байгаа. За, хишит видео олон жишээ авсан юм байна тий. Тэгснээр бусад дээр нь жишээ байхгүй яа тий. Jane isn't the teacher. Yeah, she is. Jane гэж юмтай юм байна тийм ээ. Jane болвол багш биш ээ. За юуны урд болоод мэргэжлийн урд болоод юм уу энэ артиклийг заавал авч байгаа тийм ээ. За тэр болвол эмч гэж. She is a doctor. Those people are Australian. Those гэдэг чинь тэдгээр тийм ээ. За тэдгээр хүмүүс бол Австрал хүмүүс ээ. За ийм мэтчлэн жишээнүүдийг зохиогоод хэрэглээд явж болох нэ бүгд.